Сайн байцгаана уу? Гэртээ йог хуудастай тавтаа морил. Өнөөдөр бүгдээрээ зөөлөн йог гэсэн сэдвтэй йог хийх болно. За, ерөнхийдөө ингээд заримдаа бүгдээрээ нэг тийм олигтой амраагүй юм шиг нэг тийм жоохон хүндхэн босч ирдэг те. Хэрвээ яг нэг тиймэрхүү лазантай өглөө босч ирсэн бол та бүхэн маань өнөөдрийнхөө зөөлөн йогийг хийгээд үзээрэй. За, ингээд өнөөдрийнхөө хичээл тавтаа морил. Тэр өнөөдөр хичээлээ шавасана барилтаасаа эхэлнэ. Тийм болохоор дээшээ гарч хөвтөөд бүх биеийг суллаад, сайхан тайвшаад, нүдээ анихгүй, өглөөс ирсэн одоо бүгдээрээ гоё бие махбодыг сэргээх гэж байгаа учраас нүдийг анихгүйгээр нүдийг сайхан сэргэг. Тэгээ хөмсөг зохийг суллаад, бүх биеийг суллаад сайхан тайвшраа. За тэгээ 3 удаа гүнзгий амьсгал аваад гаргана энэ чинь. Амьсгал аваад гарахдаа бүх амьсгалыг хоослоод, хөвлийн ходоодыг дотогш нь бүр хонхойд бүх амьсгалыг хоослоод тэгээ сайхан гүнзгий амьсгал авна. Дахиад амьсгал аваад гарахдаа бүх амьсгалаа хоослох хичээгээрээ. Хөвлийн ходоод чинь дотогшоогоо ороод нуруу чинь матрас руу ганаалдаад бүх амьсгалыг гаргаад өгөөрэй. Тэгээ сайхан амьсгал авлаа. За тэгээ сайхан тайвшин амьсгалыг гаргаад одоо аажимхан баруун хөлийг өвдгөр нь углаад сэж үгээ тэрвэрлээ. Тэгээ зүүн хөлийнхөө өсгийн үлмигээр доошоо идэвхтэй жийж өгнө. Тэгээ баруун өвдөгтэй нь хэрвээ цээжиндээ одоо асуудалгүй үрж явах юм бол өвдгийг өшөө сайхан өөрлөгөө ойртуулад өвдөг суг хоёроо ойртуулад өгнө. Тэгээ маш гоё идэвхтэйгээр бүх одоо гарынхаа булчинг ашиглаж байгаа өвдгийг суг руугаа маш гоё идэвхтэйгээр одоо тэрч өгнө. Тэгээд яг одоо баруун талд илэг дэлүү нойр булчирхаа энтрийг сайхан цус энтрийг массажлаад өгнө, сэрээж өгнө. За одоо аажим суллаад баруун хөлийг доош нь чигээд зүүн хөлөө сайхан тэрврээд тэгээд хөлөөрөө идэвхтэй доошоо жингээ өвдгийг сайхан өөрлөгөө тэрврээд авна. За аль болох мөрийг суллаад, мөр бол маш гоё сул байгаа. Хамгийн гол нь таны 3 толгойд булчин, тэгээ энэ шууны булчин, тэгээд таны хуруунууд ажиллаж өгч байгаа. Мөр бол маш гоё сул. Тэгээ хөлөөрөө сайхан идэвхтэй одоо жийж байгаа хөлийнхөө өсгийн үлмигээр идэвхтэй жийж өгнө. Тэгээ сайхан хөвлийг одоо зүүн талынхаа хөвлийг маш гоё идэвхтэйгээр одоо массажлаад тэгээд тэрвэдэ. За нэг амьсгал аваад гаргая. За одоо аажимхан тайвшаад хөлийг доош нь суллаа. Одоо зөөлхөн 2 хөлийг нуглаад өвдгийг салгаж агаад тэгээд 2 өвдгөө суг руу ойртуулна. За энэ үед ахар сүлийг доошоо маш гоё идэвхтэй доошоо сайхан дараад тэгээд хөлийг тэрч өгнө гэсэн үг. Гүнзгий амьсгал аваад гаргая. За одоо зөөлхөн 2 эрхийн хуруу дунд бишээ 7 хуруу дунд хуруу хоёроо эрхийн хуруугаа барьж аваад happy baby pose буюу аз жаргалтай хүүхэд байрал руу орно. Тэгээд аль болох эрхийн хуруунаасаа татаад тэгээд өвдгийг сайхан 2 тал руугаа дарж өгнө. За гэхдээ өглөө учраас та бүхэн маань өөрсдийгөө сайн сонсоорой. Эвгүй байх юм бол зөвхөн өвдгнөөсөө бариад ингээд хөвтчихэж болно. Болмоор байгаа хүмүүс нь хөлийнхөө эрхийн хуруунаас бариад тэгээд аажимхаа 2 тишээгээ бүгдээрээ найгая. 2 талынхаа энэ тохоо хүртэл сайхан зөөлхөн найгаад нуруундаа массаж хийгээд өгнө. За тэгээд зөөлхөн хөлийнхөө улыг нийлүүлж агаад за хэрэг та өвдгнөөсөө барьж байгаа бол бас улаа нийлүүлчих болно. Тэгээд одоо өвдгнөөсөө барьж байгаа хүмүүст хэлж байгаа шүү дээ. Шилбнийхаа дотор талаас бариад бусад болж байгаанууд нь хөлийнхөө улнаас бариад за тэгээ нуруугаа сайхан бүх дийлгөөд хүзүү толгоогоо
дээш нь өндөлгөөд аваад ирнэ. За тэгээд энэ чинь уушаа хошоогоо гоё өп найхад үзье. Хөп. Зөөлхөн. Хөп. Дахиад нэг удаа зөөлхөн найгаад инерцээрээ өндөгөө босоод ирье. За өндөгөө босоод ирсэн бол бүгдээрээ хоёр улаан нийлүүлээд тэгээд нэг бол хөлийнхөө улнаас нэг бол шилбнээсээ барьж агаад тэгээд энэ ташаагаа сайхан дэлгэж өгнө. За өглөө байгаа учраас ташаа нэгтний одоо дэлгэхдэггүй мэдрэмж төрж магадгүй. Тэгэх юм бол санаа зовлтгүй аль болох хөл энэ их бие хоёроо зөөлхөн салгаад тэгээд нуруу зүгээр айл болох тэгшгэн суухыг хичээгээрэй. Тэгээд энэчнээ сайхан тайвшръя. За одоо энэчнээс зөөлхөн өндөгөөд бүгдээрээ сөхрөөд суучна. Өвдгийг нийлүүлээд тэгээд хошоогоо болмоор байвал өсхийг нийлүүлж болно. Болмооргүй байвал тэгээд твтэйхэн суучаарай. За амьсгал авахдаа сайхан нуруу үзүүгээ хөдлөж жагаад мөрийг сайхан дэлгэж агаад хөвлийгээ гэхдээ тутагшин татаж өгнө тийм ээ. Тэгээд амьсгал аваад хоёр гараараа дээшгээ сайхан сунж өгье. Тэгээд болохоор авах юм бол хоёр гарыг нийлүүлээд чагтлаад амьсгал аваад дээшгээ сунлаа. Маш гоё дээшгээ сунж өгнө. Тэгээд амьсгал авч гарахдаа урагшаага тонгоогоод хоёр гар газар хөрөнгөт нь тухайн матрасан дээр тавиад сайхан амарна. Амьсгал авч гаргаа тайвшрын чинь. За одоо яаж явах амьсгал аваад хоёр гарынхаа дунд харлаа. Тэгээ зөөлхөн ширээ барил дээр ирнэ. Энэчнээс амьсгал аваад баруун гарыг дээш нь өргөөд амьсгал гарахдаа зүүн гар доогоор оруулаад тэгээд баруун чихэн дээр амарна. За тэгээд зүүн гараараа тулж байгаа айл болох гарыг явуулаад өгнө. Тэгээд баруун гараараа ахар сүүлэн дээр авчираад тэгээд таны ташаа хоёр тишгээ яаж ийсэн байна уу юу гэдгээ шалгаад тэгээд айл болох ташаагаа яг одоо тэнцүү байдал дээр явчихна. За одоо айж явахс буцаад зүүн гараараа төрж агаад өндөлөө. За тэгээд баруун гарыг матрасан дээрээ маш гоё идэвхтэйгээр тавьж агаад зүүн гарыг дэш нь өргөөд амьсгал авч гарахдаа баруун сууган доогоор оруулаад зүүн чихэн дээрээ амарлаа. За тэгээд баруун гарыг ахар сүүлэн дээрээ тавиад амьсгал аваад гаргаад энэчнээ сайхан тайвширна. За жоохон буцлаа. Зөөлхөн матрасан дээрээ түшээд. За тэгээд одоо жоохон хоёр гараараа урагшаага сунж өгнө. Тэгээд сунсаар puppy pose дээр ирнэ. Дуух матрасан дээр айжимхон одоо эрүүгээрээ матрасан дээрээ тулаад за энэчнээ сайхан тайвшръя. За зарим хүмүүс нь явж чадахгүй байх юм бол яг ингээд тохиолдоод тэгээд амьсгал авч гарахдаа даал мөрөөрөө доош нь дараад энэчнээ тайвшаарай. За хэрвээ болж байгаа юм бол эрүү газар тэгээд гараараа урагшаага сунсан байгаа. За одоо энэчнээс айжимхон хөвлийгээ идэвхжүүлж агаад зөөлхөн baby cobra pose руу орно. Өвдөглээ. За одоо амьсгал аваад нуруу үзүүгээрээ сайхан дээшээгээ сунаад тэгээд мөрийг суллаад өгнө. Тэгээд сайхан дээшээгээ харж өгнө. Хойшоогоо хөлөөрөө жингээ дээшээгээ харлаа. Амьсгал гарахдаа яг түрүүнийхээ байрал руу орно. Алгаараа маш гоё идэвхтэй дарж агаад хөлмий дээр гიშгэж агаад хойшоогоо явлаа. За дахиад нэг удаа амьсгал аваад хөвлийг газар тэгээд хойшоогоо хөлөөрөө жингээ дээшээгээ харлаа. Тохоо газар ирсэн байгаа тийм алга тохоо газар тэгээ хөлөөрөө жингээ дахиад дээшээгээ хараад биеийнхээ уртлыг сайхан сунгаад өгнө. За одоо жимхэн тохоолдоод өндөлөө. Бүгдээрээ тохоолдож аваад хоёр гарыг хавсраад тэгээд амьсгал авч гарахдаа одоо дуух матрасан дээр за одоо зөөлхөн хойшоогоо өшөө яваад
Өсгийн өвзөг хоёрыг нийлүүлээд дуух матрасан дээр хивээрээ 2 гараараа сунаад тэгээ хүүхэд байрал дээр ирнэ. Амьсгал авч гаргаад ичнээ сайхан тайвшрээ. За үргэлжлүүлээд зөөлхөн өндөж жоод 2 өвдгөө салгаад матрасныхаа 2 тал руу өвдгийг салгаад өгчнө. Тэгээд дахиад урагшаага сунаад дуух матрасан дээр хүүхэд байрлал. За яг энэ хүүхэд байрлал дээрээ 5 амьсгал амраад тэгээд үргэлжлүүлээд сайхан завилд суужгаад бүгдээрээ өчигдрийн одоо хичээл шиг сайхан тэр нөгөө нэг өдрийнхөө ажлыг сайхан бодоод те хэрэгтэй хэрэггүй ажлаа сайхан дотроо шүүгээд тэгээ сайхан өөрийгөө тайвшруулж агаад тэгээд одоо цаашдынхаа өнөөдрийнхөө үйл ажиллагааг үргэлжлүүлээрэй гэж хүсмээр байна. За ингээд өнөөдрийнхөө хичээлдээ хамт байсан та бүгдтэй баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Намасте.